зам, явган хүний зам гэж тусгаарлаж өгөөгүй учраас хүүхдүүд машин сургууль эрсдэл маш их байдаг. Хоёр хамрын үйлрэл шавхаа гэж хүүхдүүд рүү шавхаад татдаг. Гурав өвлөн маш их халтураатай болдог. Мөн дээрээс нь хуурай аваад амьсгалтай салхитай үед шороо тоос их орж ирдэг. Тэгээд зүүн талдаа цонхтой ангууд цонхоо онгоолоход ингээд шороотойс амир их орж ирдэг. Манай анги зүүн талдаа цонхтой учраас ингээд зүүн ингээ хавар Хамтран цуглуулсан зам тусруулах нь бидний энэ асуудлаа шийдвэрлсэн болгоцсон гэх нэг зүг боловч энэ хүмүүс бидэнд хамтран цуглуулахыг явуулаад дэмжихгүй байна. Итгэж бичмээрээ за манай ангийн бодлого бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуулиас шийдвэр гаргуулах. Энэхүү бодлогын давуу тал бол халдвараа гуулгаа үүсэхгүй, шавхай басаж, аюулгүй байдал хангалттай эмгэцэстэй байдал үүсэх юм. Сул талд нь гэх юм бол самбар мөнгө усны асуудал бидэнд маш их бэрхшээлтэй. Мөн энэ тухайн зам нь маш нарийнхан учраас зүүн талд оршин сууж айл хэдийн хашааг хэрэг татвал бидний эсэргүүцэх магадлал өндөр. Бидний дэмжиж буй хүмүүс сургуулийн захиргаа, багш ажилчин, эцэг их Сүхбаатар дүүргийн 15 хорооны засаг дарга иргэний боловсролын төв юм аа. За бид судалгаа авсны үр дүн ногоон үзүүлсэн 75% бидний дэмжиж буй хүмүүс, улаан үзүүлсэн 11% биднийг эсэргүүцэж буй хүмүүс, цэцэрлэг үзүүлсэн 14% биднээс тулгаж буй асуудал юм аа. Бид нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуулиас шийдвэр гаргахын тулд олон шат дамжлага байдгийг мэдэж авсан. Эргэн хүмүүс санах хүсэлтэд тавьснаар түүний хорооны засаг дарга бэлтгэснээр иргэдийн нийтийн хурлаар орж засаг даргын хамгийн газраар орсноор дүүргийн засаг дарга нийслэлийн засаг дарга зөвшөөрлөсний эцэс дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төсөв гараж орон нутгийн хөгжлийн сангаар бидний төсөв батлагдаж бидний хийх буй ажлын төсөв гардаг юм аа. Манай ангийн бодлогод үндсэн хууль Монгол Улсын засаг захиргааны нэгж тухай хуулийн 59-ийн 2, 62-ийн 1-р хууль залттай нийцэж байгаа юм аа. Би ихтэй нэрдэн та бүхний хар байгаачлан бид манай ангийн бодлого дээр тулгуурлан үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан байгаа. Энэ үйл ажиллагааны төлөвлөгөөд бид сургуулийн нийгмийн ашиглалтанд уулзах, сургуулийн захиралтай уулзах, Сүхбаатар дүүргийн 14 хорооны засаг дарга саран гэрэлтэй уулзах гэх мэт хүмүүсийн уулзсны үр дүн бидний хэвсэн бөгөөд үүнд сургуулийн захиргаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуулиар болон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуулиар албан бичиг илгээсэн. Мөн 15 дугаар хорооны засаг дарга саран гэрэл маань бидэнд бигээд хөөс татсан. Бидний орон нутгийн хөгжлийн сангаас энэхүү үйл ажиллагаа төсөвд оруулахын тулд багшаараа дамжуулан цаг тус гаргасан байна. Хүүхдүүдийн боловсруулалтын бичиг баримтуудыг үзэхээр бүх албан ёсны дагуу бичиг баримтыг нүүлдээд хандсан байна. Том асуудлыг барьж аваад ийм мундаг зоригтой явж байгааг үнээр баяр хүргэж байна. Тэгээд жил болгон дахиад нэг асуудлыг барьж аваад хийгээд байгаа заяа. Одоо энэ асуудал чинь бүтсэн ч бүтээхгүй ч тэгэл ерөөсөө шантарч болохгүй. Манай дэксэний хамгийн бяцхан болон хамгийн шилдэг оролцогч болох Улаанбаатар хотын 58 дугаар сургуулийн ирээдүйн эцэг багийн өглөө.